За. Одоо ба хоолой өрдөн дээр суухгүйгээр уянд чинь суугаад ярьё. Чамтай харилцъя гэдэг чинь. Одоо подкаст сонсогчид маань мэдэх бах. Одоо миний биед орчоод одоо өөрийнхөө хоолоогоор яриад надтай. Миний ингээд яриад өөрөөс нь асууж байгаа энэ ташуур тэгнэ гэдэг хоёр бие дотор харилцаа үүсгээд идэг. Улаач өөр ингэж хэлж байна. Энд нь хариулъя яриад идэг. Одоо болохоор эсэргээр нь хийж үзүүлээ. Адаах миний дотор ярина. Гайн манайхан сонирхолтой санагдаж магадгүй. Яагаад тэгэхээр яг энийг сурах гээд байгаа ачхаа бясалгалчид гэд байгаа. Ачхаа гэдэг бол энэ онгоцтойгоо өөрөө дотроо ярьж сурах. Жинхэнэ онгоцтой. Тэгээд чиний мэдхгүй зүйлийг хариулдаг. Миний мэдхгүй зүйлийг адаах бол байнга хариулдаг учраас би огт хэрэгэлцдэггүй онгоцтой. За би чамд хүн яаж төрдөг тухай ярьж өгөө. За тэгье. За адаах асуусан шүү. Би зүгээр үгийн шууд ингээд юу уншиж байгаа юм шиг дамжуулж байгаа шүү. За хүмүүний ч вэ? Амьтны ч вэ? Сүнс нь химэн ханаад оюунтай болж чадах юм бол хим хэмжигт хүн эрлэгээс додлогдно. Өөрөөр хэлбэл оюун ухаанд байх хим хэмжээнд хүрсэн адгуус оюунд байх хим хэмжээнд дээр байгаа хүмүүс оюуны хитидэлд хүрвэл онгод. Тийм биз? Энэ оюун химнэлийн тийм үү? Хүн байх оюунд байх төвшин дээр дахин төрөлтүүд, дэвшиг төрөлтүүд байдаг. Мөн үү? Бид нар оюунлын хитидэл рүү хүрэхийн тулд дахин амьдраад байгаа. Дахин төрөөд байгаа. Би намтрахын төгсгөлд хэлсэн. Жисанс өгөөгөө. Сурах гэж хүн юу хийж чадхаа мэдэх гэж л төрдөм байна лээ гэдэг. За эрлэгээс 13 дин сэвэрэ ахин хүн болох томилгоотойгоор өрийн тэнгэрт ирнэ. Өрийн тэнгэртээс тийм үү. Дахин хүн болох цаг хугацаагаа авна. 60 жилийн дараа төрөө. 2 хоногийн дараа төрөө. Одоо төрөө. Гэх мэтэр. Орж ирсэн сүнс болгоно. Хизээ төрөхийг хуваарлна. Дэлхийн өгч байгаа хүнтэй хөгжил дэвшлийг ингээд дэвшилт нь таацуулаад. За төрж болно гэсэн агшнаас ахуулаад сүнснүүд өөрийн тэнгэрээ угсардаг. Угсарна. За өдөр болго, минут секунд болго. Ивэх тэнгэр нь нэгдүгээр тэнгэр. Нөгөө ноёлог 3 тэнгэр чи ийм гэд яриад байдаг да. Тэ? Хамгийн түрүүнд иршээ авсан тэнгэр. За дараагийнх нь цаг болгонд тэгээд өдөр болгонд тэгээд 7 гариг болгоо. Тэгээд улирал болгоно, жил болгоно гэх байдлаар тэр тэнгэрийн ивэлүүд угсрах тусам хойшилдог. 99 тэнгэр угсардаг гэсэн. Тэгээд 99 дэх тэнгэр нь амьдралдаа хамгийн сүүлийн тэнгэр буюу 99 дэх тэнгэр нь амьдралдаа ганц удаа ашиглах тэнгэр гэсэн үг. 60 жилийн хугацаанд ганцхан удаа ашиглана. Хамгийн ишлээд авсан тийм үү? Төрөнд нь ивэлийг нь авсан тэнгэрээ хамгийн их ашиглана гэсэн үг. Ойлгож байна уу? Тийм учраас та нарын ноёлог 3 тэнгэр чи юм байна гэх мэтэр онгод бидэн хэлдэг. Энэ нь цаг минут өдөр болгон чамайг ивэж байгаа ерөнхий хэмнэл.
99 тэнгэр чинь 60 жилд ганцхан удаа 99 дэх тэнгэр чинь тийм үү? 60 жилд ганцхан удаа итгэвч чинь гэсэн. Бурлаа юм асуу юу? Хаач. Сүнс болгон өөр юм уу бурлаа? Сүнс болгон хаана яаж итгэвчүүлэхээс хамаард юм уу? Сүнс болгон өөр үү? Сүнс болгон хаана яаж итгэвчүүлэхээс хамаарна. Тэгэд өөрөө угсардаг. Сайн дураараа. Угсарч дүүрмэгцээ. Тэгэд хүн болж төрөндөө. Хомчтой юу? Гэ эдийн тэнгэрээ ихэд угсрах хэрэгтэй гэсэн үг юм. Гэ хүн зөвөр баян амьдрыг ивэл яг тэгж дараалаар нь угсард юм бол үгүй. Гэ тэргүүн их тэнгэртэй эдийн тэнгэр угсрах юм бол чи шууд л баян чинэлэг өрхөд төрж шууд өв хөрөнгөн дээр боо. Төрсөн цагаас л тэр тэргүүн 10 дээр угсраг үед игэл дундж айлтал төрнө. 99 дэх дараалал хамгийн сүүлдэнд юм. Эдийн тэнгэрийг тавьчихъя л да. Тэгэх юм бол апрах төрнө. Хамгийн яд оронд нь. Гэтэ бүр өнчин дээр нь. Тэгэхээр хүмүүс энэ 99 тэнгээ тэнгэрээ тийм үү? Хизээ нэгдүгээр игнэнд нь аль тэнгэрийг тавих вэ? Заавал бүгдийг нь угсрах ёстой. Зөв дараал нь илүү чухал. Тийм учраас ихний 10 тэнгэр их чухал байр суурьтай. Тэрнээс хойшоо хүн болох гэж байгаа сүнснүүд залах уу тийм нэг зангаг ааштай. Чам шиг. Яг зам мөрөөрөө цуглуулъя гээд. Хамгийн сүүлийн одоо 10 тэнгэрийг маш болгоомжтой сонгодог. Нэг тиймэрхүү зуршил байдаг сүнснүүдэд. Заавал бүгдийг нь угсарч дуусгах. Учираас хамгийн сүүлд аль 10-ыг нь хамгийн ихэнд аль 10-ыг нь угсрах гэдэг л. Тэгээ ерөнхий чиний зураг өөрөөр чинь надад зурагдана. Удамдаа буулгах одоо онготууд нь тийм үү? Одоо улаач хамгаалах гэдэг ч юм уу. Удамдаа энэ хувилгааныг төрүүлээ. Энэ сод бэлэгтнийг төрүүлээ. Энэ сайн домчийг нь төрүүлээ. Гэт бүр одоо чиний тухайн одоо сүнсэнд зөвлөж болно удмын онгодууд. Бүр урдаас нь ойчилж өгч болно. Ойчиртай багт. Яагаад гэх юм бол сүнснүүд л сүнснүүд угаасаа л эдийн тэнгэрийг хамгийн их ойчтой болгож идэг. Байдгийн эдийн тэнгэрт ойчрлах одоо хугацаа 8-9 жил шүү дээ. Нэг сүнс тэр хишгийг нэгдүгээр игнэнд угсрыг гэд авахын тулд нэгдүгээр игнэнд ч байтугай одоо сүүлийн игнэлүүч авахын тулд 8 жил очирлаа. Эдийн тэнгэр урдаа угсарсан, дундаа угсарсан, хойноо угсарсан гэж яриад идэх чинь. Гэтэл чи 8 хоногийн дараа төрөх ёстой бол яаж угсрах вэ? 8 жил ажиллах хугацаа юм байна. 8 хоногийн дараа чи төрөх гэдэг. Түлж яаж угсрах вэ? Автомат угсралт руу лайн хийцтэй.
Тэгээ сүүлийн харуулвал хайна зүтэй. Хүссэн үсээгүй тийм үү? Сүүлийн харуулва орохоор байгаа зүтэй. За тэгээд тэнгэр болгон тэр сүнс чинь хүмүүний зориг нь юу болохоор эхлээд аль тэнгэрийн угсрахыг хэлж байгаа. Ийм амьдралтай баймаар байна өө гэж тэнгэр болгоноос гуйлгчилж байгаа. Заяа тавилангаа угсраад л өөрөө зурж байгаа шүү дээ тавилангаа. Өөрөө чи өөрөө шүү. Түүнээс биш тэнгэр эцэг чи энэ дээр байж игээгүй. Энэ дээр тийм удамдаа болгож байгаа онгодууд хамт бүр урт хоочртой тэнгэрүүдээр очилж өгнө. Чиний өмнөс гэж хэлсэн. Тэгэхгүй бол өөрөө яг цэвэр ажиллах юм бол 32 жилийн дараа дахиж төрнө. Хогч байна. Гэтэл чи 8 хоногийн дотор угсна гэвэл яах вэ? Тэ удмынхаа бүх онгодуудад одоо найр тавьяа. Тэ өөр аргагүй гэстэй. Гуухаас өөр аргагүйгаас. Тэгээ нөгөө түгээр тийм үү? Удамдаа бас айтайхан хүн төрүүлчихын тулд онгодууд тийм үү? Эртнээс тийм үү? Нөгөө дагуул онгодуудаа тэнгэрт нь жагсаагаад ингээд зогсож шít. Очир агуулаад. Тэгээ яагаад нөгөө удмын сүнс гарч ирээгүй бол та урдуур ороо. Би хоёр игнэ ойшилжөө гэдгийг одоо дагуул онгодууд хийгээд зогсож идэг байхгүй юу? Эсвэл бас байраа зарж болно. Байраа зарна. Манайд ойролцоогоор нэг 7 сарын хугацаанд хөнгөө байгаа. Нэг ойрын 7 сар тайжууд сүнс ирэхгүй юм шиг байна. Та миний очрыг ав. Тэгээ надад нэг 2 хоногийн ам өгч гэдэг. 2 хоногийн ам өгч. Тийм солилцоог хийж идэг. Нохч байна. Тэгээд заяа худалдаад хоорондоо зогсчихдаг. Тэгээ манайх чинь нэг очирлаа тий. 3 удаагийн эдийн тэнгэрийн эрэхтэй байгаа. Танах ийшиг орох. Чи нөгөө заяагаар арилжигдаад байдгийг одоо тий ойлгож байсан уу? Заяа арилжаад байдаг шүү. Онгодууд нөгөө нэг заяагаар хоорондоо арилждаг гэдэг. Тий. Солжоо. Нөгөө нэг заяа яагаад гэсэн чи хүртлэн гэдэг арилжиж болдгийг чи хүртлэн өнөдөр ингээд мэдэж штэ. Одоо 2 цаг ноёлаа. Ажиглахтай хэм тэнцүүлгийг хүлээгээл сууж байгаа штэ тий. Тэгэхээр цөөн бүлтэй удам болвол их хэцүү ойрчлох гэдэг байна. Шинэ өгсөн алах юм бол бүр их хэцүү ойрчлох гэдэг. Тэгээд ядчил. Шинэ өгсөн үүсгэж байгаа хүмүүс энэ цаг үед байна. Пассвордоо солиулах гээд ургаа өг гэсэн чинь мэдгүй. Бид тэр ингэсэн. Тэнгүүд шинэ өгсөн үүсгэсэн. Манай удмаа үг юм. Энэ цаг үед тэгж байгуулж байгаа хүмүүс байна. Эдгээр бол их хэцүү штэ. Тэнгэр тэр нь тамгалагдчихдаг. Тэм өгсөө гээд. Тэндээс л эхэлнэ. Зарим нийтлэг тохиолдолд. Түүний орон зөнгөөрөө өөрөө өгдөөдсөн хайх нь зүв байтал тэр хийгээгүй. Ядчил тийм аруулаа байж иж тэргүүн игнэн тэр зүв заяа тавил угсармаа байгаа зү. Тэгээд сүнс болгон тэрнийхээ тухай тийм ч сайн мэдлэгтэй биш бүх сүнсүүд. Чи яг одоо үхээд чи бас нэг сүнс шүү дээ. Махан бие тээз. Чи яг одоо үхээд сүнсэн дээр очрох юм бол эдийн тэнгэртийг 8 жилээр ч очилж магадгүй. Тэрнээс цаашаа яг яах гээд байгаа.
Чи алийг хамгийн сүүлийн тэнгэр болгоо мэдэж байна. За бараг ойлгохгүй байгаа тий. Мөнх тэнгэр гэж ирээсэн тэнгэртэй хамгийн сүүлд нь 50 ухааны юм бодно. Нэг тийм сонссон тийм тэнгэрүүд байдаг гэдэг. Исэн хүслээрээ л зүжилж дээ. Эрүүлэнгийн хүсэлгээд ингүүд эрүүлэнгийн 13 тэнгэр, эдийн тэнгэр, эдийн 5 тэнгэр гэдэг. Ингээд эдэр чинь олон болоод 99 тэнгэр болчихдог байхгүй. За чи мөнх тэнгэрээ тийм үү? Нэг тавьбал яах? Нэг тавьж. Тэв. Маш хүн цөөхөн хүмүүс мөнх тэнгэрийг нэгт тавьдаг. Чи болов? Манай улаач. Чи нэг тавь. Ихний 10-д. Топ 10-д. Ихэнх нь 90-с хойшоо хайчтай шүү дээ. Ихэнд нь тавьчихвал яах вэ? Чи мөнх тэнгэрийг нэгдүгээр игнэнд тавьчих юм бол яг л 60 наслах тийм л ивэл байгаа шүү дээ. Чиний яг өдөр болгон ивэдэг ивэл чинь ертөнцийн ивэл болзолж амыг л сахиулна шүү дээ. Тэг сонирхолтой байх үстэй. Контрол шүү дээ. Та хоёр ихний топ 10-д тавьсан баг. Яг гэх юм бол ерөнхий зохион байгуулалтын тэнгэр шүү дээ. Тийм юм байна, тийм байна. Та нарын нөгөө хэлээд өвсөйдэй гэдэг шиг. Ялгаагүй та хоёр. Тэгэхээр ерөнхийдөө л гэсэн урсгалаар чи одч биш, содч биш. Санинч биш амьдрал. Тэгэл тоосно. Ийм хүмүүс зөндөө байдаг. Зөндөө байдаг. Мөнх тэнгэрийг тийм мөнх тэнгэр эцэг хамгийн мундаг гэж яагаад нэгдүгээр игнэндээ тавьчихдаг. Одч биш, содч биш амьдрал. За энийг мэдээд тийм үү. Арай сонирхолтой огсрахт болсон хүний төрөл дэвшилж идэг. Олон төрх тусмаа сонин тэнгэрүүдээр оролцдог. Жишээ нь Махалаан тэнгэр гэдэг. Махалаан тэнгэр, эрчмийн тэнгэр. Энэ тэнгэр ерөнхийдөө нэгдүгээр игнэн дээр бараг ордоггүй тэнгэр аахгүй. Гэхдээ энэ тэнгэрийн ивэлийг авах юм бол бүх төрлийн эрчмийг уншиж чадна. Хэмийг уншиж. Амтан байсан ч өдөртөж чадна. Ан амтан байсан ч муур байсан ч. Тэгээ Махалаан тэнгэрийн ивэл өдөртгөн шин чанартай байдаг. Эрчим уншиж байгаа бол багахан хөнгөн сэтгэлгээ бусдыг өдөртөх боломжийг өгдөг. Үгүй бол төлөгч тийм үү үзмэрч мэрэгчийн төрөл рүү ороод ирнэ. Тэгээ ерөнхийдөө юмыг ойлголоо гэд хүн ухаантай бөгөөд зоригтой хүн ухаантай бөгөөд зоригтой амьддаг гэдгийг ямар ч зүйлс тийм үү. Ухамсарладаг учраас тэр нэг тийм 5-6-аас хойшоо л угсрагддаг тэнгэр. Тийм учраас амьдралдаа ямар ивэл харъя. Удамдаа ямар үүрэгтэй байгааг. Энэ нийгэмд ямар голын хатгастай байгааг тунгааж аваад л тэрүүн 10 игнэдэд дүүрэхийг хичээнд. За нэг иймэрхүү зүйл байдаг. За тэгвэл тийм үү. Тэр заяа арилжна гэдэг чинь чи тэр тэнгэрийн суудлыг 85 дээр одоо байгаагаа манд өгчөө гэсэн зүйл байхгүй. Заяа чин дийлэр. Эсвэл заяанаас чин татлаа шүү гэдэгт. Энэ өгөө аваа тэнцээг үзэл төр гардаг шин. Өөрөөр хэлбэл энд нь таацуулаад өгөө аваа гэж таацуулна шин. Заяанаас чин татнаа гэдэг чинь тэнгэрийн суудлыг албаар онгодуудад ирэх болгож байгаа. Тийм үү? Болгож. Тийм үү? Тэдний удамж ихсэж байгаа тэнгэрүүд дээр танаа хөөхд мөнгөө төлөөгөө гэдэг одоо системээр байр болооцолтно л гэсэн.
бүгд л угаасаа эдийн тэнгэр дээр бөөнөрөө л очирлж байгаа. Бүгд л тэгдэг. Угаасаа л идэрнгийн л маргаан байхаас ш. Энэ заяанаас нь татна гэдэг чинь үрээд юм. Эдийн тэнгэр төрөлнэ л гэсэн. Өөрийн заяанаас нь татаж болгоно. Энэ манай агач уугаа штэ. Эдийн тэнгэрүүд одоо заяанаас илүү тий. Үр заяаны тэнгэрүүдтэй тийм олон хүүхэд төрүүлэх чадамжтай сүнсэл. Голомттой төрүүлэх гэж хичээж байдаг штэ. Удам зөр зүгсааныхан болвол үрийн тэнгэр дээр одоо очирлуулах нэхээ олон хүүхдийн тэнгэр дээр. Тэгээд энэ үрийн тэнгэрээ очирч бас энэ эдийн тэнгэртэй их адилхан хэмжээний очирт учраас бид нар хоёулын тэнгэр л их очирлаа. Тэгээ хоёулын тэнгэр арай очир баг та. Эсвэл өнчин тэнгэр л очирлаа. Манай тэнгэр. Ямар ч удмаа өсөхийн тулд юм. Өнчин чамаагүй. Бутч чамаагүй. Нууц чамаагүй. Хуруу шилний чамаагүй. Тэг хөөхт алгыг хүсэн штэ. Хоёулын тэнгэрч болно адгуусны тэнгэр байхгүй. Адгуус амтны тэнгэр байхгүй. Өр удмын тэнгэр байхгүй. Адгуусны өр хөөхт. Хүн тэн дээр удмаа цогцлооч хор эхнэргүй мөртлөө адгууслаг үйлчлэлтэй яваад байт юм шүү дээ. Учир нь заяа өгсрэлт бас адгуусан дээр ч байгаа. Яарад нэг мэднэ шүү дээ. Тонгтод нь яасан бах. Хоёулын тэнгэрийг нэгдгээр төгсөрсөн байгаа шүү дээ. Яхад отго аймаг ядарнаа устгахгүй тулд шүү дээ. Тэгэхээр амтэн адгуусны тэнгэр очирлж тэргүй гинэн дээр авдаг. Тэн дээр тийм байгалийн 71 тэнгэр байгаа шүү дээ. Итүүгний 70 тэнгэр. Тэрэнгүүр хүний заяа дүүрчээд байгаа шүү дээ. Яг гэх юм бол хүнээс ч их адгуусны хувь заяа байдаг. Тийм биз? Тиймээс илүү хурдан шуурхай үйлчилгээ тий. Тэнгэрүүд боيو итүүгний 71 тэнгэртээс заяагаа ухсарчаар адгууслаг хүүхдүүдтэй болно шүү дээ. За тэрч тэ ямар амтан дээ. Хүнлэг байх албатай ч юм. Албатай байсан бол яагаад төрөөд байгаа? Чамаас асуу. Яагаад төрсөн байгаа? Албагүй учраас төрсөн байгаа шүү дээ. Болохгүй гэдэг бошиг энтэй танаа замбад байна уу? Байхгүй гэсэн. Та замбад бол байна. Та замбын бошиг хараад ор. За одоо яах вэ? 8 цагийн хугацаанд тий хүүхдэд төрүүлэх гэж байгаа л. Иймэрхүү хурдан угсралт хийцэн дээр шүү дээ. Бид нарыг чинь тийм үү? Үрийн тэнгэрээс шууд хамааралтайгаар. Одоо тэдэн цагт хүүхдэд төрүүл. Тэдэн жилийн дараа хүүхдэд төрүүлгээд. Яг нам мас орно. Бүгдэнг нь ганцаарнг нь өөрөө хийвэл бүхэлд 32 жилийн тэнгэр зарцуулах гэдэг шүү дээ. Энэ нөгөөсөөс чинь харамсалтай үрийн тэнгэр буу хугацаагаа зааж өгдөг. Тэгэд буучаар яг амьдрын гэсэн баталгаа байхгүй байхад тийм их хэмжээний тэр дээгүүр хувь заяаны угсралтууд явагдчихэдэг. Энэ ерөнхийдөө бид нар угсраад өгчөгдөг байсан бол ямар ахсан? Тааж сүнсний хөгжил гэж байна. Сүнсний хөгжлийн төлөө өөрсдөө тэрийг тооцоолох шаардлага дээр л асуудал гарч ирээд байгаа юм л да.
амтаа дуусвал ёстой 99 дэх рүүгээ эдийн тэнгэрийг хаян шүү дээ. 99 рүү хаян шүү дээ. Амтанд ямар эд хэрэг болох юм бэ? Ганц нэг баян айлын нохоо бол илүү авчихнаа бас. Эдийн тэнгэрд очирцсан байна да тэр нэг нохооны сүнс. Тэгэхээр баян айлт тэр хувц тансаг бол идэд амьдэрч шүү. Тэр заяа байгаа юм чи. Тэгээ нэг та хүмүүс л эдийн тэнгэрийг өндөр одоо ачаал бүгдэлтэйгээр авч үзээд байд. Амтны сүнс хүртэл 99-ийг сонгож байгаа юм. Тэгээ юм болохоор хэр их хэмжээний сүнсний очир дээр болох вэ? Хэр их хэмжээний сүнсний очирлох халуун цустай сүнсний хөгжил гэж үзвэл. Тэгээд ийм болвол тэр их хэмжээний сүнсний очир дээр 99 алба 99 тэнгэр байх. Тэг секундэд 1000-ыг тамгалаад л хатал. Барагдгааргүй хэмжээний сүнсний урсгал. Тэр дээгүүрч нь байгаа шүү дээ. Тэр дээгүүрч. Тэгэхээр 99 тэнгэрийн тийм үү? Хугацаатай. Ирээ. Хугацаанд төрнө. Хугацаатай одоо үр. Хугацаанд л төрнө тийм биз? За чи өглөө. Чи өглөө. 8 цагийн дараа төрөх бол. Гэт. Эцэг их ч бэлэн байна. Тэг. Уйлж наваа гэдэг. Зочид бодол авцсан байна. Тэг. Түрээсэлсэн байгаа. Тийм биз? Тэгэхээр чи хүмүүс ерөнхийдөө ийм дараалтай байж үрийн тэнгэрээс буух их аваад эцэг ихтэй сонгодог. Хайны тэнгэрлүүд юм. Хамгийн түрүүнд очдог. За яг эдгээр тэнгэрүүд юм. Харьцангуй урсгал зөөлөн, зохион байгуулалт сайтай, үйлчлдэг онгодууд олонтой байдаг. Тэгэхээр онгод толно гэдэг чинь дээрээ ямар ажил хийгнэ? Сүнснүүдэд хувь заяаг нь тамгалж өгнө. Тэгээд дагуул онгод бол дөнгөж онгод болж байгаа шинков онгодууд бол очирлно. Би яг стогны төрлөөс арайш нэг мод дэшиллээ гэж байгаа. Энэ дагуул онгодууд ч бол очир дээр ингээл байж штэ. Харин дархлагдсан онгодууд байгаа штэ. Яг дархлагдсан онгодууд бол тэгээд тамга штам дараал сууж идэв штэ. Сүнсний урсгалын хөгжлийн төлөө. Сүнс өөрөө хөгжих үүрэгтэй. Тийм биз? Тэгэнгүүт нэг тэнгэрт хэр их онгод байгаа вэ гэдгээс хамаарат хурдан урагшилдаг, удаан урагшилдаг тэнгэрүүд байдаг. Тэгэхээр хурдтай явдаг нь буюу байгалийн 71 тэнгэр байхгүй. Итүүгний 71 тэнгэр, тийм үү? Энэ дээр зүтгэх хүмүүс олоо. Хүмүүний хувь заяаны тэнгэрүүд жаахан алба дутмаг. Яагаад гэх юм бол хүн тийм ч өнжир өндөр хөгжилтэй, тийм ч олон жил амьдраагүй байхгүй. Тэр үлэгтийн үетэйгээ харьцуулаад үзэлт. Хүний төрөл итүүгний настай харьцуулахад хэдий юм. Тиймээс ч явц. Тиймээс ч төрийн тэнгэр, эдийн тэнгэр, засгийн тэнгэр маш явц 8 жил үлээдэг очролдог. Гэтэл хоёрын тэнгэр тийм ердөө нэг амьсгалах хугацаанд л ямар ч очр байсан авчл байдаг. Амьсгалахч хөрөх хугацаанд тэр тэнгэрийн хэмээг авчдаг. Зохион байгуулалтын сүнсний хорд тэн дээр ажиллаж байгаа сүнсний хордтойгоо тэнцчихдэг. Ийм болохоор тэнгэрүүд хүн амаа нэмхийн төлөө
хичээж байдаг учраас онгод болоорой миний хүү гэдэг. Миний хүү онгод болоорой тэнгэртэй дэвшээрэй гэдэг. За тэгвэл эдийн тэнгэр болыг бодъё л та. Онгод болоод эдийн тэнгэр болчихлоо. Штэ. Яг эдийн тэнгэр болыг гэж зарчичаад 4 жилийн дараа бүх онгодод эдийн тэнгэрээс цогтаад шин. Онгод болж ачааллыг нь дийлж чадахгүй. Солиорох гэдэг. Ийм штам даргааж штэ. Эдийн тэнгэр чинь. Тэг баг буух цаггүй. Тэн дээр штам бадараа суучих. Манай эцэг чинь цагаан сараар л нэг бууд шүү дээ. Завгүй юм чи. Яаж бодъё? Заваар л буудан юм шиг байгаа. Маш завгүй шүү дээ. Тийм учраас тэр өндөр ачаал дээр буух эрч чинь төдий чинээ зөв. Олуулаа байгаа тэнгэрээс тийм буух эрх нь төдий чинээ хариу. Голомтын тэнгэр нь яа вэ? Голомтын тэнгэр үү? Гайгүй шүү дээ. Тэр чинь За. Дэлгэрлүүлээд яах гээд. Иймэрхүү жижигхэн төсөөлөлтөө байж да. За юу? За. Одоо нэг аавчин дийлддэг нэг хідэн тэнгэрүүд ч юм байна шүү дээ. Өөрийн тэнгэр, ханийн тэнгэр, азийн тэнгэр, эдийн тэнгэр, төрийн тэнгэр. Хүн болгонд л тэнд ажиллах гэдэг тий. Тэгин шүү дээ. Тэрийг л ихний 15 өгсөрч гэдэг. Домчин тэнгэр энтрийг болоод дандаа хойшин тавьчих гэдэг. Тэр ухаантай. Би бол тийм угсралтын ихний 10-т авч ягараа гэдэг. Чи өвчнөр өгөхгүй. Ялангуяа домчин тэнгэр дотроос тахлын тэнгэрийг ихний 10-т оруулсан дээр. Тахлаар өгөхгүй найдвар таахгүй. Бусдыг нь бол ингээд тий нийгэмдээ даатгаад амьдраад байгаа юм. Амьдарч байгаа. Тэгэхээр тийм өгчээд эрлэг нь хэцүү юу? Тэнгэрийн заяагаа угсрах нь хэцүү юу? За хэрвээ дахиад хүн болъё гэдэг чинь тэр их заяагаа угсраад эцэг эхийн хөвлөд орж ирээд абортлуулчихаар ямар байх вэ? Тэр заяагаа тэгэд зовж угсраад тэгээд тэгдэг байхгүй. Ураг сүнсний галзуурал чанга гэдэг байхгүй. Бөө юм болж иж хувь заяагаа төгс угсарчихлаа гэдэл тэ. Алтан гэлба буугаад ирэхэд алаад хайчаар ямар байх вэ? Ямар байх вэ? Тэгэд зовж тэр заяаг цуглуулсан шүү дээ. Тэгсэн чинь энэ чинь нөгөө гүрийн шингэн байгаа тийм уралдах биш. Тэндэх тийм хийцэн аахгүй. Найдвар тэгээд ирэхт нь нялх авчихж байгаа шүү. Энийг яагаад яриад байгаа юм бэ гэхээр энэ дөхсөж өөрийн тэнгэрийн тухай хүмүүс ярина. Ярина шүү дээ. Тэ?
Тэр энэ чамд хамааралтай мэдлэг юм биз дээ. За хоёлаа. Нэг бол. Таныг өрийн заяа дараа нэг жижигхэн төсөөлийн тоглоом ий. Дажинудаа. Дажи өгч гисэн. Ингээд эрлэг дэнсэгээр дахиад хүн болохоор очижээ. Үртийн тэнгэртээс шууд хамгийн дөрөнд гарч ирж байгаа. Дахин төрөх зөвшөөрөлт өгөр. За чамд төрөх 24 цагийн л хугацаа байна. Ойлгомжтой байна. Чи тэр бүх 24 цагийн дотор бүх зайгаа дүүргэн шүү. За их цагийг авахын тулд чамд 1 цаг зарцуулах шаардлага байна. Багахан заяан дээр ганцхан секундын л асуудал байна. За цаг явж эхэлсэн. Чиний 60 жилийн савыг дүүргэж ав. Урдаа барьчихсан. За эхний ээлжинд тэр савыг ямар тэнгэрээр их хэмжээгээр дүүргэж байгаа. Одоо 1-р тэнгэр тийм үү? Шууд аль тэнгэр л очих. За ирүүлэнхээ. Ирүүлэнхээ нэг. Ирүүлгэрэж. Ирүүлэнхийн хүс хэр олон амьтанд ор штэ. Мянган амьтан чамтай зэрэг гарна штэ. Бүгд сайн зураараа тийм 99 зүг тарахгүй үстэ. Хамгийн ашигтай гэдэг тэнгэрүүдийг өөрөөрөө сонгоход тийм үү? Ирүүлэнх, эд, боловсрал, амт нөхөд, тань, үр, хүүхэд те эзэн ирэх инх тайван болоод мөнх гэсэн тэнгэрүүд хамгийн түрүүнд шууд бодогдож орж байна. Тэгсэн чинь бүгд тэн дээр очилж байгаа учраас нэгж зарцуулах цаг хугацаа дээр тэр чинь энергиэр одоо дүүргэх учраас хугацаа чухлаа гэж юм хэлээд байна. Чи сүүл рүүгээ бол тийм ганцхан тусал энерги авна шүү дээ. Харин чи бүхэл өдөө 24 цаг байнга ивэх энергийг авахын тулд тэр тэнгэрийн өмнө очирлоо. Ямар тэнгэр хамгийн дөрөнд очир дөрөв. Бөө очир болчих байгаа юм. Бусад тэнгэр солоогоос дээ. За чи бодъё. Би энерги яаж тийм үү? Энэ их очир дээр 24 цагийн хугацаанд давж гарах бай. Зүгээр л дараалалаасаа хамааралтайгаар л чамд өгнө. Савчин хавасан байх юм бол их өгнө. Савчин дүүрэх юм бол дүүрэх тусам баг өгнө. Ийм дараалалтай учраас Ирээс нь хайрцангүйгээр хамгийн дөрөнд орж байгаа нь их хэмжээгээ савыг чинь дүүрэг. Гэдэг. Хамгийн сүлд орсон нь одоо нэг туслыг л өгнө гэсэн ирээстэй. Гэдэг дараалалтай байна гэж боддоо. Ирүүлэнхийн хүслээ чи нэг тавьчих юу? Тавьчих. Имжүүлчих. Чи имж хүн имчлэг дургууд юм өөр хүсэлтэй байж болно. Ингээр чи амьдралаа өөрөө ухсрах шаардлага гарч байгаа юм. Тэгээ саваа дүүргэх шаардлагатайгаар 60 жилийн турш зарцуулах энерги. Чи өөрөө л хэр хэмжээтэй байх тэр дүүргэж байгаа зү. Чи сайн хантай байх юм бол
сайхан амьдрнаа гэдэг одоо ханийн тэнгэр дээр очих юм. Яагаад очирд юм? Тэгш бас уурилж байгаа одоо ойлгож байна. Бүгд хоосон сава хамгийн дөрөнд аль тэнгэрүүд дээр аваачиж өгд юм бэ. Амьдралдаа хамгийн сайн сайхан гэж одоо яг юу боддог вэ гэдг нь ерөнхийдөө бүгдэд ижлэх юм шүү дээ. Тэрийг л их хэмжээний энерги дүүрэх гээд байгаа учраас зарим тэнгэрд очихтой, зарим тэнгэр нь очихгүй байна. Дангид чи савтаа байсан. За, тийм үү. Эрүүл мэндийн тэнгэр. Эдийн тэнгэр, боловсролын тэнгэр, ханийн тэнгэр. За тэгээд инг 50 ингээд нэг 9 өслийн тэнгэрүүд чи асар их очирд. Чи тийм үү? Өмнө дайнтай газар төрж исэн. Тэм зовлонтой учраас ерөнхийдөө тэр хэр тамтай амьдрал туулахгүй гэдгээс заавал энийг эхний 10 давруулна гэж ботцсон. Инг 50 сайхан амьдрал. Тийм. Инг 50 нутаг дэвсгэр дээр төрнө гээд та занцсан баг. Гэхдээ чи цаг хугацааны зовлонтой. Цаг хугацаа хэлдэг тийм үү? За тэгээд мөнхийн тэнгэрээрээ аваачаад эрчмээ дүүргэж хэлдэг. Яагаад гэвэл мөнхийн хүсэл эсээ хүслэж дээд талд заавал байгаараа гэд байгаа шүү дээ. Эхний ээлжин чи мөнхийн тэнгэрээр эрчмээ дүүргэж эхлэв. За хоёлаа ээжлэхээ жижигхэн тийм. За энэ 99 гэхээр чи ойлгохгүй юм байна. Гэ жижигл чи 9 хүсэл болгоод 9 хүслийн тухай яриад байсан. Я багталч. Энэ 9 хүслийн 9 заяа 9 тэнгэрээр надад дүүргээд ялбаршвал. 99 тэнгэрээр томоор надад бодоод яг 9 заяагаа л дүүр. За эхлээд мөнхийг авсан. Дараад нь их 50 ачаалбахтай байсан. Тэгээд эзэрх нь ачаалбахтайсан гэхвтэр дараалал эрүүлийнх нь хамгийн өндөр ачаалтай гэж бод. Чи тэгвэл хамгийн залхуугаар мөнхөөс агуулад уруу өгсрлаа л та. Чи шашны дэргүн болж дууссан шин. Шашинтэн болж дууссан шин. Гэхдээ богнастай. Тэгэхээр чи шашны байгууллагад юм нэг банд хийж агаад зодуудад өгөх тавилантай болж байгаа шүү дээ. Ингээд тусарчвал за чи залхуурсан. Эрүүл мэндийн тэнгэр хамгийн тэнгэр очиртай байна. Өндөр очиртай. За яг дундаж очиртай гээд тийм. Андын тэнгэр, ханийн тэнгэр хоёроор одоо саваад өргөд босн руу нь очирлаад дараалсан. За чиний эрүүл мэнд тийм. Маш багахан орон зайд бас байгаа нэ. Чи нэг өсвөр насндаа л нэг хоёулцсан лам болоод өгчөж байгаа шүү дээ. Ойлгож байна уу чи? Дачи дахиад голоос нь эхэлсэн гэж бат. Үрийн тэнгэрийг маш их хэмжээгээр аваад ханийн тэнгэрийг оруулаад тэгээ андын тэнгэргээд тэгж байгаа юм урагшлаад хойшилчихсан гэж бат. Чи нэг юм гэлмаатай бастартай заримтай хамбтай нууц амргийн харилцаанаас хэд хэдэн хүүхдтэй болчихсон. Тэгээд залуу насндаа өчөж байгаа юм. Тэгэхээр яаж өгсрэх гэсэн юм бэ? Явцаа. Ямар амьдралыг тэгшгээд байгаа юм нэх. Ямар амьдралыг тэгшгээд байгаа. Тэгээд эн чинь бүхэл бүтэн 99 тэнгэрийн угсралтын дээр явж байгаа шүү. Зөвхөн 9 тэнгэр дээр л хоёулаа наадаж үзэхэд тийм биз? Яврын тэнгэрээс угсарсан. За тэгээд өсвөр насны лам хоёул их чадамжтай байсан. Баахан гэлэн маа нэг зэрэг жирэмслүүлээд нас орчихлаа. За бүгдийг нь тэгш авах гэдээ оролдоод үзье. Дунджаар тийм 30 хүртэл наслаад тэгээд шашны байгууллагад
2 гэлэмаа жирэмслүүлсэн амьдралаа. Тэгс заяа чинь тэр л байгаа шүү дээ. За яаж ийж байгаа юм? Домчин дэнгэр л байгаа. Нилийн их хэрчимтэйгээр аваад бусдыг нь бакаа өгсөрч. За шашныг чи бага өгсөрсөн шүү. За юмч болно гэсэн. Олон хүний амьдрал дээр нэг хүүхэдтэйгээр амьдрал. Ийм тооцог чи өөрөө л хийж ирсэн шүү. Ямар нэгэн хүн чиний өмнөөс өрөөсөө шийдвэр гаргаагүй. За өрийн дэнгэр, эдийн дэнгэр авсан. Анийн дэнгэр огт аваагүй. Ямар ч ихнэргүй баян тэгээд 30 настай насаалаа. Тэгээ бүр мөнхийн дэнгэрээс тусалхаа авсаач. Бүр нэг сүжигчгүй байд. Юм боолам гэ. Ямар сүжигчгүй. Бүгдийн байлаа хэцүү гэвэстэй. За тэгвэл ийм сүнснүүд яаж амьдраад байгаа шүү дээ. Яаж амьдраад байгаа? Ийм хазгай сүнснүүд яаж амьдраад байгаа? Манай юу? Ийм харьцангуй тийм үү? Авьяас илэгтэй. Ийм содон хүмүүс онцгой гоц гэхээр адлагтаад байдаг. Нийгэм бүтээц. Бахаст. Чи мэднэ шүү дээ. Тэрийг яаж хатлаад байгаа юм. Энэ наад хазгаа нийгэмд засаад байгаа байхгүй. Чи эрүүл мэндийн тэнгэрийг авч урт наслаагүй байсан ч эмч домчтой ертөнцид төрхөн чухал байгаа юм. Чиний шийдвэрлээ. Гэхдээ шүдий чи эмчилж чаддаг хүн энэ шүмд ч юм байна. Одоо заяагаа чи тэр хүнээс дүүргэж чинь шүү дээ. Чиний хазгаа заяаг тэгшилж байгаа. Чиний их юмч. Энэ ертөнц чинь чи тийм хазгаа заяат онцгой эрчимтэйгээ төрөөд тэгшилж байгаа чинь энэ ертөнц. Чиний чадахгүй тийм. Бусд нь чадахын нийцэл чинь энэ ертөнц юм аа. Тиймээс нь тийм. Чи мөнхийн тэнгэрийн ивэл ишигтэй байж болно. Боёо шашны тэргүүн бай. Гэхдээ амнаас их чинь шүдийг чинь тэр дутуу эрчмийг чинь дүүргэх нь эмч домчиг үргэнд болж байгаа. Ингэж тэр хүн домчин тэнгэрийн ариун их мэдлэгээр авсан авьяас билгээ чамд үйлчилж бүгд 60 наслах боломжийг үүсгэж байгаа юм. Тэгвэл тийм хазгаа заяага азгаа дүүргсэн заяага ертөнцид ирээд бие биедээ дэмнэх замаар тэгшитгэж амьдраад байгаа чинь энэ ертөнц гэдгийг чинь хамтын амьдрал чинь үүргэн юм шүү дээ. Ойлгож байна. Тэгэхээр тэр очр авч байгаа нөхдүүд найзлах хэрэгтэй. Тэр очр авч байгаа хүмүүс чинь та нар энд амьдрал гэдэг зүйлийг тулж байгаа шүү дээ. Бие биедээ заяагаа бэлгэл. Илүү байгаа заяагаараа ивэ гэдэг зарчимчийг нэрдүүлээ. Тэгш бүгд тэгш амьдрахын төлөө 9 хүслийн зүйтэй бай. Бусдаас хүсч бай гэдэг сургаалч нь гарч ирнэ. 9 хүслийн мөн чанар чинь энэ. Хүсэл шүү дээ. Чи өөрөө чадахгүй чи хүсэж бусад илэрхийлж тэр дутуугаа аваа. Чадаагүй зүйлийг хүсэл гэдэг байгаа юм. Чи чадчих юм бол тэр хүсэл юм уу? Чи чадчихсан шүү дээ.
Тийм бид. Чадаж байгаагаараа л тэгдэг. Чадахгүйгээ хүс. Өөрөөр хэлбэл энэ амьдралж байгаа утга чинь та нар сава тэгш бос дүүргэж гэсэн. Бүгд өөрөөр. А энэ савнд биедээ илүүгээ чадамжаараа өг, чадахгүйгээ ав. А энэ зарчим чинь л 9 хүслийн утга учир чинь шүү дээ. Бүхнийг чадах гэж оролдож нэг хүний төгсрлийг орлоо. Тийм. Бүхнийг чадах гэж орлоо тийм. Нэг хүний төгсрлийг бити хүс. Ихэнх чадахын заяагаа зөвшөөрөд чадахгүйгээ бусдаас хүс. Энэ чинь л энэ ертөнцид хүн болж төрсөн чинь утга. Тэр 60 жилийн амьдрал. Яагаад 60 жилийн савтаа яваад байгаа юм бэ? Яагаад 60 жилийн савтаа яваад байгаа? Гэтэл хүн 60-аас их насалт нь шүү дээ. Тэр савж бусдын хэмээр дүүргсээр агаад 60-аас давж наслаад байгаа. Өөрийнхөө өгч өрөөлөөс авч сүлэн амьдрсаар агаад 60-ын босрыг давж наслаад байгаа юм шүү дээ. Одоо ойлгож байна. Ирт явсандаа буянта гэдэг. Яагаад гэдэг үсэлж имтэсэд. Тэгт нийшмд буруу соёл үүсгэж учраас дэлгэрэхгүй. За ингэж хамтын амьдралын зарчмыг тийм үү ойлгож оюун санааны хөгжилд хүрчээр онгод гээд тэр дээр заяа хуваарлаад байгаа сүнсний бүлэгт чи ороод байгаа юм да. Гэтэл тэрэн гэдэг нэг бүлэг харсан гэдэг нэг бүлэг гарч ирж байгаа тийм үү. Уул нь энэ амьдралын зам нь эв нэгдэлтэйгээр бие биенийхээ савыг дүүрг. Гэтэл савнаас нь булагчд бас байдаг. Хүн байж. Бусдын савнаас булагс байна. Тийм биз? Тэгж саваа бусдад дээрэмдүүлчихвэл тэр нь болчиход байгаа. Одоо бодъё л та. Өнөө амьдрах хувь тавилантай ирсэн хүүхдийг тийм үү? Хүн өөрөө эцэг их нь өөрөө устгачж байгаа зү. Тий. Савыг нь булаачж байгаа зү. Тэр 9 заяа дүүрэн савыг алаад хайчих байгаа зү. Тэгэхээр тэр яах? Тэрэн болчихж байгаа зү. Саваа булаалгасан сүнс. Нэг тэрэн бүтээж гэсэн. Саваа бусдаас булааж олж авахын тулд та нарын дунд дайдж байгаа. Ухаж байна. Бусдад бүнэд. Өөрийн оюун дайд. Тэгэхээр савн дүүрээгүй амьдралын орон зайд тэрэн божоод байгаа. Тэр нь тэнгэрт хамаагүй байгаа шалтгаан нь та нарт өөсөө бүтээсэнтэй хамаатай байгаа зү. Божирч хүнээс тэрэн бид үүсгээд. Хүнээс тэрэн үүсдэг. Өөрөөр хэлбэл сүнсэн хэмийнхээ савыг сүлж ивэж амьдрахын оронд заяа их ертөнцөөс нь булааж аваад байгаа учраас та нарын сав нэгсэн тэрэнгүүд донд чинь төвөөсөд байгаа юм шүү дээ. Авиныг жаахан юм. Яа. Хөрөөхөөр ертөнцөд өөрсдөө ээлтэй хамт олон болох гэж өөрсдөө ээлтэй үзэлт хамтаар тэмцэх гэж
өөрөөсөө засдаг ертөнцийг бидний хүчээр өргөх гэж хөх норотыг байгууллаа. Эв нийцлээ олох гэж энэ биендээ итгэх гэж нөхөрлөж явна. Зорилго нь чухал. Зорилго нь чухал. Учираас тэргүүн нь хамаагүй гэдэг. Би тэргүүн нь байна. Энэ бэлэгтэй дээдсэн улаач тэргүүн нь хамаагүй. Бэлгүүн зарим тэргүүн нь хамаагүй. Бидний хүсэл зориг амтын барилгахтай ганц бөгөөд энэ үр хүүхдээ хамгийн сайхан амьдрах ертөнцид өөрсийн үүргээр тодорхойлох юм. Тэгвэл үр хүүхэд энх байх, эрдэм мэдлэг боловсролыг олох, өвчин зовлонд нь тайлбах эмч нараад итгэе. Эргээд эмч нь эрдэм мэдлэгийг үр хүүхдэд зориулъя. Цаашлаад эмнэлэг хотол байгуулад бэрхшээлийг арилгая. Зөвлөл асрамж гаргаад дэмийг хүртээ. Бүх Монголын тогтолцоонд хүрч чадахгүй ч хэлээд бид юу хийж чадах вэ гэдгээс л бүтээ. Гэсэн уухатаар мэрэгчлэрээ ээжилсэж байна бид нар. Эрүүл мэнд гэхээр ганцхан эмчийн даалгавар биш ээ. Биднээсийг зааж зөв амьдралыг болчингаас нь ойлгуулъя. Хоол зүйч нэж хоногтой идэх ёс заншилт шимдэж ийлэг нүгий. Яг дасгалтан ч гэсэн байж эрүүл жирэг өсгөн боожуулъя. Энэ би өөрсдөө үрийнхээ үлгэр дуурал учраас өсөөж эргэлж үрдээ жишглий гэдэг ийм л хугтхан бол. Үр хүүхдүүд нь үнэхээр чадамжтай төрдөг боловч чадамж хүртэл өсөх нь чухал. Тэр өсөлтийн хугацаанд зардал гэдэг нь байдаг. Үрс манд юм бойдог өмснө. Өлгийг идэл. Энийг бүтээхээр нийгмийг нэг тийм санхүүжүүлэхээр эргээд бид нар өөрөө сангийн зөв тарихтай байхаа үүднээс эдийн хүслийн зооттой. Энэ дээр байгаа зоот нь үрдээ зориулж бүтээж өөрөө жишгэлхийг бүтээж эргээд сан хөмрөг байгуулж санхүүгийн системд үр хүүхдийн ертөнцид зөв тавилуун амьдрал дэмүүлэх зорилготой. Мэдээж тийм үр хүүхд маань эрийсээ тэнгэрийнхээ заяаг тасаж бүлээн албан голомдонд бүлтгэлцэн төрж байгаа ч гэлээд боловсрал гэдгийн хазгай ертөнцид та нар хазгай ертөнцид тотоогийн комплекст өсч болохгүй шүү дээ. Өсч болохгүй учраас боловсралд нь анхаарч гадаадуудад тийм хард гологдохгүй Монголд доромжлогдохгүй боловсралтай байхыг л эрхэмлэе. Иймээс боловсролын зодтой. Бус галаас бэлхмээс ялгаатай Монгол боловсрал руу хэд үндэсрэхэг гэж энэ цаг үеэр хилэгддэг дээ. Монгол боловсрал руу нэг их чиглэхгүй. Хүн байх боловсрал руу чиглэе. Хүн байх боловсрал руу чиглэж байж бидний үр хүүхэд хард гадаадд амьдарч байна. Монголд амьдарч байна. Гол нь жамд нийцтэй боловсрал олох нь л чухал гэж уухаа хөгөө татдаг гэлээ. Иймээс чиг харилыг ч эзэмшнэ. Гадаад хэлийг сурна. Монгол хэлээрээ сэтгэх. Яалтчгүй эцэг их чинь монгол юм чинь сэтгэлгээний үндэс нь монгол хэлээс. Монгол соёлоос байх нь зөв. Иймээс нь бүр нэг монгол хүн өсгөх гэх биш. ертөнцийн хүн үүсгэж жамдаа нийцтэй байх гэдэг уухай дээр боловсролын тогтолцоог бид авч явах гэж хичээж. Бидний үр хүүхэд ганцаар амьдрахын их муухай заншилтай өсөж байгаа. Ер нь бол бүхэлд энэ нийгэм ганцаардлын боловсралтангоор боожж зөвхөн монголч. Энэ бол бидний үр хүүхдэд гаруудс зөвшөөрсөн тэр цагаас эхэлсэн гашуудл.
Иймээс андын бүлэг байгуулж өндгөн зэрэг тамгад өндгөнүүд буюу өсвөр насныхын холбоог үүсгэж бие биедээ бодит харилцаатай байхыг тэтгэж. Энэ бүлэг нь бодит харилцааг илтгэхийг, харилцахыг, соёлжихыг биеэр үйлдүүлж, хамтаар нөхцөлдүүлж, зөрчлийг арилгаж, зөвийг тунгаах гэж байдаг бүлэгмээ. Ханийн бүлэг гэдэг нь өөр хүүхдүүд мань үржин гэдгийг бид өөсөөч хүртэл зөвшөөрөх ёстой. Хоёлыг зөвшөөрнө. Энтэй миний амьдралд нь аимшигтай гашуун их мэс өдөр байдаг. Эмэгтэй хүн өөрийгөө хичээх ёстой. Эр хүн яах вэ гэдэг нийгмийн тусгал. Тэр цагийн сургаал. Өнөөдөр ирчүүдийг доромжилж эмэгтэйчүүд амиа хичээдгээс сингл ээжүүд гэдэг чинь алширсан. Нэг бүхэл нийгмийг бүтээсэн. Энтэй улаачийн тэр феминист гэдэг. Энэ ойлголт тэр ухамсар. За тэгээд бэлгийн боловсруулаас тийм ичиж тэмбүү тахлан даяар нэг болчихсон. Энэ цаг үеийн алдааг бэлгийн боловсролын зүйтэй орон зайд ханилах соёлд боожуулах гэж бүхнийг зөвшөөрж алдаа оноог зэрэгцүүлж авах. Авах гэхийг тунгааж бидний л өсгөх үсийг зүйтэй ханилах чинь хорцогч нь байлгах гэж оршиж зууд. Зууд гэдэг чинь 100-аас олон хүн байж болно шүү. Зэгцээрэндээ л 100 гэж 1000 төмд болтлоо ч өстөхөө. Дараагийнх нь юм үрийн зууд, үрийн хүсэл. Үрийн зууд. Эхэндээ бид бүгд л үр байгаад инхрийлэг өрөөхд байгаа. Эдэртэн болж жишгэлэн. Үртэн болж өвлүүлнэ. Тиймээс чамд яагаад үртэй болоод гэд хэлээд үүнийг ухна гэдэг. Үртэн болж өвлүүлэх ухааныг олдог. Энэ л тогтолцоо дээр амбахай сан байгуулагдаж амбахай санг өнчнийг тэтгэж зээ олонтыг инэрч өөрийн үрийг хүмүүжүүлэх ерөнхий бодлого зохион байгуулалтын толгой. Яагаад зээ олонд олон яриад байд. Бидний тэргүүн толгой зууд үрийн хүслийн зуудал байх болно. Эзэрхийн зууд. Нийгмийн талаасаа тийм үү? Нийгмээс үр хүүхдүүд мань аюулгүй системийг ухсах хэрэгтэй. Улаачийн нэг ашиглаж, үгсийн сангийн ашиглаж. Энд бид нар өөрөө бүдэг болж байгаа нийгмийн системийн нэгж төрдөөс бус төмнөөсөө хийж чадхалах. Бохож байна. Өөрөндөө зөвлөлт хаалаа. Энтэй зөвлөж анхаарат хаа. Энэхүү алхмуудыг олшруулж нийгмийн олон жижиг бүлэгмүүд, жижиг өөр галууд үзэл ухаан нэгдэж. Нийгмийн үзэл учраас төрийн зөвшөөрхийн цаг төрийн бодлогоч болох мөрөөсөлт. Би төрөөс хүсэж байна. Төрөөс засгаас хүсэж байна биш. Бид хийчээд төрдөө тулгын шаардна гэсэн тогтолцоог итгэмжилж байна өө. Эмээс ч хөрх нуруудын эзэн ирэх нарийн мэрэгшилтэнгүүд эзэн эрхийн зуутай. Хууль эрхцүүдээр яаж зөв явах вэ? Маркетинг менежмент дээр яаж зөв хэлбэртэй байдаг? IT инженерүүд яаж боловсрох юм гэдэг хэлбэрт. Хүн бүхэнд гарах нарийн мэрэгшлийн хэрэгцээгээр зөвлөх бүлэг болж оршино.
эзэмэрхийн зууд. Энэ манай монголчууд хөх нуруутнууд энэ ганцхан энэ Монгол улсад харьяалагддаг юм. Гүүд. Тийм. Яагаад хөх нурууд гэдэг вэ? Монгол биш. Харих холдын тийм үү? Олон түмэн арттай. Тэнд ч бас Монгол үрс боожж байгаа. Америкт байна уу? Тийм. Монгол үрл байгаа. Энэ их тайвны зоотын харьд өсөх Монгол хүүхдийн соёл нийцэх гэж боож байна. Монгол хүн хүний нутагч тэнхлэн амьдрах ивэл шиг дэмжлэг боловсрал сан юу л байдیں۔ Бодлого анхнаасаа баримтлахын тулд инхийн хүсэл нь харьд буу монголчуудын төлөө оршино. Жохож байгаа. Хүн гэдэг дотроос оол үзлээ. Олж ертөнцөө бүтээгч амьд бийт. Иймээс итгэл бишрэл гэдэг нь энэ миний тэргүүн шугам байдаг. Ташууруулаач наа. Мөнхийн үслийг нэг төгсөрц. Шишнэ тэргүүн болно гэдэг. Заяа нөргөх 37 хавартыг зоглох учраас бусдаасаа дэм авчээ. Цаяага хуваалцъя гэсэн. Иймээс нь дотоод боловсролын эрэлчид, дороо сүнсний засалчид, хүмүүний хүслийн хязгаарлыг тэгшлэгчид, хувь хүний хөгжлийг хөөгчид. Мөнхийн хүслийн орон зайд мөн жамтайга зэрэгцүүлэхээр хөх нурууд бүлгэлсэн болно. Энэ дээр нэмээд эв гэрээний зууд гэж байгаа. Өнтө утаа гэрээсэлж орж ирээд. Энд нь бидэнтэй адил боловч бака ялгаатай. Тэ үр хүүхдийн төлөөч өөр системтэй. Бусад бүлэг хамтар. Тачид бодлого яваад байна энд. Нэг үс бодлого орж ирж болно. Өөрөнцөг. Ингэж л би эзэн эрхийг нэг л хүмүүнээс эхэлж чадна гэж. Нэг хүмүүн нь нийт хамтынхаа хүчээр бие бинийгээ тэтгсээр хурч дийлнэ гэж. Ганц хүний холын аялал таслантай гэж хамт бүлэг нь хичнээн хол зам байсан ч биенээ хөгжүүлсээр туулж барнаа гэж итгэжлж эзэн эрхээ тунхаглана. Энэ нь миний бус. Бидний. Төгсөгийн бус. Хөх нуурын эзэн эрх болно. Бид энд эзэн байж дуу хоолойгоо өргөхийн тулд өөсийгөө хичээж байгаа өглөгч түмэн юм аа. Мэдээж ийм үр хүүхдийнхээ төлөө эрхэмсэг сайхныг бодоод энэ улсаасаа бүтээн байгуулахад хүн нь миний улсаас гарч чадна. Миний Монгол улсаас. Хөрөнгө нь харь улсаас л бүтгээр хатуухан нийгэм төржээ бич. Бовчэй төржээ. Иймээс гадаад дотоод хэлцээр арилж авалтааны замаар олон гэрээ хийх нь инх тайвны мөрөөсөл маань. Би гадаад Монгол гэж ялгархгүй, хартан олдон гэж ялгарлахгүй. Энэхүү үрдэг ертөнцтэй байх мөрөөслийг өн ертөнцид бүх иргэн шилтэн, соёлтон, нутагтан, улстан, уугуултан ижил байгаасаа гэдэг учраас их орноос халж инх тайвны мөрөөслийг дэлгэе. Энд нь Хужаан байна. Орос байна. Украин байна. Америк байна. Солонгос байна. Гойл. Бидэнтэй ижилсэх ив гэрэд бүлгүүд хамтран ажиллаж
бүх дэлхийн үрсийн төлөө нийгмийн бодлогыг чиглүүлнэ гэвэл мөрөөсөл болгоод орон зайтай байхыг тэмүүлнэ. Тэмүүлнэ. Жаач хүүхдийн хулгайг, хүний наймыг ганц улсын бодлогоор зогсоож дийлэв. Тийм үү? Эрхтний найманы төлөө эрүүл мэндийн яамууд дотоод сүлэлцсэн харанхуу дарлаж дийлэхгүй. Энэ дээр олон улсын ив гэрээний конвенцэд бий болж иж улс болгоны үүрэг хариуцлага оршиж байж бид нар хүний найм хүүхдийн хулгайг зогсооно. Үгүй бол бид нар тийм үү Монголдо мянгантаа энэ Монголдо эрдэнэт мянгантаа сэргийлээд хүн бидний хүүхдийг харьлуу зөөн гэхэд алдчил таарна. Энийг таслан зогсоохын тулд төрчидтэй төмөнтэй хамтран ажиллаж олон улсын гэрээн дээр хамтран энэ Монгол улсын нэр дээр төр үрсийнхээ төлөө бодлого ямар байхад чигч үүргээр бүлгээр хөх нуруутаараа оролцсон гэж тэнд төрийн бодлого ямар байх вэ? Төвөгтэй нэг иргэний хувьд тунгаадаг тунгаана. Бид л сэтгэхгүй болов. Олон улс бидний сэтгэж байна гэж бодохгүй шүү дээ. Энэ тэмдэг монголчууд, өхөр монголчууд. Нэг удааж болтго оролдож тийм. Төр улсаа төлөөлж, ард нь уухайлж, илтгэл хуралд нь оролцож ийж. Энэ бидний сэтгэхийг дэлхийн мэднэ. Тиймээс сэтгэлгээнийхээ хайхамшигаас ичээд яах вэ? Гайхамшигаас нь ичээд яах вэ? Сэтгэж чадахгүй юм шиг дороогоор гундаад ч яах вэ? ертөнцийн зам, Тэнгэрийн хүсэл, миний хүсэл яг ижилхэн гэдэгт итгэж байна. Тэнгэр мөрлөгч бөө мөргөлтөнгүүд минь алдаа сайн сайхан буруу зөв бодлыг минь янз бүрээр дүгнэх нь хүн гэдэг л хүмүүний онцлог. Чи садар сомон сурчилж байна гэдэг зэмлэх нэг орон зай байх л байлгүй. Чи зөв зүйлийг хийж байна гэж дэмжих нэг